Anyways. Битиш хагаад байсан яац. Анхнаас рекорд дараагүй мүү? Дарсан. Эсвэл дундуур нь зогссон юм уу? Маш их ихтэй байгаа. Тэгээ хизэнээс шаалгасан юм бол тоо. Би яагаад юм бэ? Одоо комментари дээр дахиад комментари хийгээш. Амар олон леертэй болоо шээс. За тийм энэ дээр бол дүрсэн дээр бол ийм ярьж гин. За тэгээд дуун дээр бол битэр ийм ярьсан. За энэ дээр нэмж хэлэхэд гээш шээс. Энэ өдрөө цагаагаар тийм байлаа гээш шээс. Oh my god. Би жоо өөртөө дургуй урж байна. You suck man. За сайн байцгаана уу? Подкаст номер 25 дээр комментари хийж байгаа. За энэ яагаад ингэж байгаа вэ гэхээр өмнөх энэ подкаст номер 25-ыг бичиж байхдаа манай дууны техник асуудалтайгаас болоод битээр тэрийг анзаарахгүй хоёр тэнэг бистаа шиг бүтэн подкаст дуу авахгүй бичиж явцсан. Тэгтээ камерын дээр бол бас жоохон чанар муутай дуу бол бичигдсэн байгаа. Тэгээд тэрийг энэ бичлэгээ үзэнгээ юугаа шидэт байгаа юм бэ? Энэ бичлэгээ үзэнгээ юу ярьсан тухайга комментари хийгээд явна. За тэгээд энэ бол бит хоёрын комментари хийх гэж оролдож байгаа хоёр дахь оролдлого дахиад бас дууны асуудал гарсан комментари хийж явах та. За чамд хэлэх юм байна уу? Интрог sum up хийсэнд баярлалаа. Би тэгээд өөрийнхөө алдаандаа хитрхийх сэтгэлээр унж байгаа болохоор ерөөсөө ямар ч тийм интро хийх энерги байсангүй. Тэгээд яс баярлалаа. Тийм болохоор түр ярьж байгаа зүйлээ сонсоод тэгээд тэрэн дээр комментарийгаа үргэлжлүүлье. Үдээсэ. Шүү. Тэгээд өөрөө би энийг юу яаж байгаа гэсэн тийм гарын үсгтэй бичигээд өгөө тэгээд тамгалуулаад гэсэн тэрийг явуулаад тэгээд энд авчиж энд үзүүлээд тэгээд тутлахын гинэ. Эсвэл хин тийм хийгээл шүү дээ. Тэгэхээр нөгөө опшн зүгээр төлөхгүй байгаа байх юм шүү гэсэн чинь. Тэгч бас болно л даа гэсэн. Тэгээд юм бичээг байл. Тэгээд би төлөхгүй байх юм шүү хахаа гэсэн чинь. Тэгээд баах юм гэсэн юм. Тэгээд консультант тэгээд заац гэдэг. Тэгээд одоо зүгээр сонхгүй л байгаа шүү. Харин тийм үү? Univision ярьж байгаа юм. Тийм байна. Энэ үед баахан Univision болон бас хаан банкны асуудлууд яригдчихсэн байх гэж бодож байна. Univision дээр болохоор одоо Sky Media тавиулаад одоо 2 сар болж байна. Тэгээд одоохондоо бол experience айгуу дажгүй байгаа. Хурд мурд бол асуудалгүй хязгааргүй татах өндөр ордны эрэхтэй. Тэгээд одоо торрент дээр шилжих боломжтой тийм байгаа. Тэгээд тэрэндээ бас сэтгэл хангалуун байгаа. Тэгээд Univision-ыг туслах гэсэн чинь тэд нэр туслахгүй. Тэгээд заавал эзэн нэр гэд тим яриа өрнөж байсан. Тэгээд хэрвээ туслах хэрэгтэй бол тэр улсад гадаад байгаа эзэн нь болохоор тэр улсынхаа консул дээр очиж одоо загтал үлдээх хэвээр, өргөдөл үлдээх хэвээр тэгжээж одоо хаалгана гэсэн тийм мессеж өгсөн байгаа. Тэгээд тэгжихсний оронд зүгээр л игнордох нь зөв шийдэл юм биш үү гэж ярьж исэн. Тэгээд энэ дээр апдейт өгөхөд бол манай эзэн, манай эгч, тэгээ манай эгч рүү төлбөр нь хэмжилсэн тийм мессежүүд ирээд байна гэсэн. Тэгээд тэрийг одоо утгагүй ирэхээрээ шийдвэрлэнэ ах гэж бодож байна. Тэр нь тэгтээ зүгээр л одоо хэрэгэлсэн хамгийн сүүлийнхэн сарын л төлбөр хэмжлэгтэй байгаа шүү дээ. Тийм баха. Би яг хэрэгэлсэн сараа бол бүгдийг төлцсөн. Тэгээд нэмж дахиж ирээд байгаа юм уу? Би тэрийг бол мэдэхгүй байна. Агуулгыг нь бол мэдэхгүй байна. Гэхдээ тийм мессеж ирсэн л гэдгийгсэн. Тийм болохоор одоо тэр нэг хэрүүлийн ажил байгаа гэж би харж байна. Тэгээд Univision-ыг мэдж байгаа бол Univision бол аль болох мөнгөө яаж байлгах уу гэдэг талаас бүх аргыг хэрэглэх дуртай. Тийм
гарууд байгаа. Тэгээд тэр нэг өдөр шийдэгдэх бах уу? Цагтаа хүрэхгүй бол та мөнгөө 100% буцааж аваарай. Тэр хитэг юм шаагаад байгаа. Тэгээд сүүлд би ч юм ярьсан шүү дээ. Тэр experience бол факт авсан. Манай ажлын залууг комплитсэн чинь танах тэгээд энэ чи нөгөө юу гэл ток хийгээл ярьж байгаа шүү. Тэгээд тэрийг ч давтаж яриад яах вэ? Зүгээр би сүлд яасан нэг таньдаг эмэгтэй тэгж хадалж хагаад тэгээд тэгсэн чинь гейт үлүүд нэг рестораны тухай амар бах юм надаа ярихгүй. Тэгсэн чинь ингээд хоол идчихсэн юм байна л да. Тэгч хоол нь өөрөө амар удаж гараад 5 цагийн үед хоол идчихсэн чинь хоолоо идээд дуусаагүй сууж ирсэн чинь за одоо манайх хаах чинь гараарай гişээс гэсэн. Хөөе би хоол идэж дуусаагүй ш гэсэн чинь манайх 5-аас хүлээ авалттай юм аа. Тэгээд гарчих тэхүү гэж шахацсан. Тэгээд тэгсэн чинь тэгээд бүр хоолоо авч гараад гадаан суугаад идчихсэн. Тэгээд би надад зүгээр гайхаад байгаа юм хин хүлээ авалтан цагтаа ирж идэв. Тэгээ хоёрдугаарт зүгээр ингээд тэр хүмүүс ингээд хүлээ авалтанд ингээд орж ирсэн чинь энэ юу хүмүүс үлээ гээл тэгэнгүүт энэ манад өмнө сая үйлчлүүлж байсан хүмүүс байгаа маа одоо хоол үйлчлүүлж дуусаад гарчнаа гэл хэлчихэд л болоо ш. Тэгээд тэр хүлээ авалтанд ирж байгаа хүмүүс тоосон заланд л орно гэд ингээд зогсоод байхгүй шүү дээ. Тэг зүгээр л нэг юм амар тэр чин тэр менежерийнх нь ч юм уу тэр зөөгчийнх нь л зүгээр тэр дороо сэтгэл хийчих асуудал байхад тэгээд flexibility байхгүй байна тий. Харин тийм зүгээр ямар ч тийм байхгүй. Тэгээд тэгснэ тэр газраас өмнө болохоор тэр охины ээж нь шинэ жилээр их торт захиалсан юм байна л да. Тэгсэн чинь ингээд ийм зурган дээр ингээд амар лаг ийм яассэн тирамису кейк мейк гэл ийм кейк байсан юм байна л да. Тэгээд тэрийг захиалсан чинь зүгээр ингээд ийм дөрвөлжин ийм том тэгшүнцөх хэлбэртэй кейк байсан чи яг тэрнийх нь яг зүгээр ийм нэг ийм урт цусмын аваач төгцсөн. Иймэрхүү хэмжээтэй кейк байсан чинь ийм болгоод өгсөн зэ. Зурган дээрээ яг ингээд шинэ жилийн баярын ширээний кейк мейк гэж зарснаа бүтэн мөнгөний төлөө 89 сая төгрөг ч юм төлөөд захиалсан чинь яг ийм урт ийм гонжисэн ганц цусм хүртэрсэн. Тэгтээ уртын бүртлөө яг сэм хэмжээтэй биш хүн өөр юм үү? Зүгээр яг тэр кейкнийхаа нэг урт одоо тэрийг ингээд нэг 4 хуваасны нэгтэй тэнцвүүц кейк ирсэн. Зүгээр ингээд кейк юм бөөрхи кейк ингээд дундуур нь зүссэн юм шүү те. Kinda. Тэгээд тэр айлын шинэ жилийн баярын ширээний кейк болсон гэж. Тэгээд зүгээр надад that's so weird. Юу л энэ дээр ч гэсэн ярьсан нэг рейтинг систем байхгүй Монголд. Тэгээ одоо Yelp mail биш. Тэгэнгүүт тим юм амар сайн хөгжөхтэй юм шиг санагдсан. Тэгээд гэхдээ тийм хөгжихийн тулд хүмүүс яг тэрэн дээр толгуурлаж сонголтоо хийдэг байх хэвээр. Тэгээд хоёрдугаарт бас жуулчид айгүй их ордог байвал одоо жуулчид чи яг Монголд ирэнгүүтээ за аль хоолны газар илүү амт сайтай үйлчлэгээ сайтаг мэдхгүй шүү дээ. Тэгэнгүүтээ хамгийн түрүүнд яг тэр рейтинг системийг нь хараад ордог. Тим нөхцөл жуулчид ихсээд яг тим нөхцөл үүсчих юм бол хүмүүсийг рейтинг оноогоо алдахгүй тулд сервистэй анхаарал менежменттэй өөрчлөлт хийгээд consistently good, consistently tasty байх тал дээр амар анхаарах хэрэгтэй санагдав. Яг хөө нэг опшн байхад бол зүгээр гэж бодож байна. Ингээд ямар нэгэн ресторан үйлчлэгээний газрыг үнэлэх те. Тэгснээс биш цар ганц рейтинг систем дээр найдна гэдэг нь бас өөрөө нэг аюу боломжгүй зүйл юм шиг харагдаад байгаа юм л та. Яа тэгвэл ингээд рейтинг системийг нь өөрийг нь янз бүрийн байдлаар тоглох боломжтой. Тэгээд тэрийг хамгийн их абьюз хийдэг хүмүүс бол монголчууд. Ялангуяа онлайнаар ч юм уу олон хүмүүс оролцдог тим дээр одоо өөр хүмүүсийг танилуудаа ингээд оролцуулаад ч юм уу тэгээ ингээд бага фейк ревю, фейк юмнууд ингээд суглаа моглаа. Тиймэрхүү юм. Хөөе, суглаа гэсээс би нэр суглаад атсан. Би скутерийг аваад скутерийг 3 саяар авсан чинь 50,000 төгрөг тутамд 60 шиг суглаа өгсөн байхгүй. За 50,000 төгрөгөнд нэг суглаа гэж 60 шиг суглаа ингээд би тийчээ ингээд ажлынхаа залуутай тэр дэлгүүрийнх нь 2 хүнтэй ингээд нийлээд ингээд бүх суглааг ингээд бөглөө шагаад байгаа. Тэгжээстэй ингээд очиод тэр нэг юм мангар жижиг нөхөн рүү хуйлж хийж мэгээд наадам центрийн
Тэгээд гисэн чинь надаа хүүхдийн тоглоом би хоцсон юм. Над руу залгаадсэн. Хүүхдийн тоглоом хоцсон байгаад. Тэгээд дараад нь над руу мессеж ирсэн ээ. Ямар нэртэй вүлээ тэ нэг юм эмгтэй хувцсны брендийн байнгын насан туршийн бараг 10% хөнгөлөлтөд ирэх гэснээр шилэнд ирэхгүй гэсэн. Тэгээд би одоо шилэнд ирэхгүй хинт ч өгөхтэй гэдэг. Галаа чи шилэнд ирэхгүй авах уу гэсэн чи аав л та оюука шилэнд ирэхгүй өстэй шүү дээ. Галаа очиад авах нь үст. Яа ринэттэй шилж хой найз зөвхөнгөө байгаагүй л азгүй болчтой. Тэгээд тэгтээ заяа супер шагнална гэсэн чинь наадам фитнес клубын 2 жилийн ирэх 2 дахь шагнална гэсэн чинь амар үнэтэй ш тэр чинь. Тэгснэ 2 дахь нь гэсэн чинь 1 жилийн ирэх. Тэгснэ 3 дахь шагнал нь болохоор Puma-гийн 500,000 зангах гэсэн тийм. Тэгсэн a lot of faith in that gym membership you know. 2 жилийн дараа тэр жимэнд байха болцсон ч үйл яах юм те. Тийм. Тэгсэн тэр ирэх нь яах юм. 2 жилийн дараа би амьд байх ч юм уу. Тэгээд харин тийм. Гол нь тийм gym membership ирэхнүүд одоо яг өөрөө яг gymд явдаг хүн л биш бол it's fucking useless you know. Зарж болно шүү дээ. Хүн авдаггүй юм бэлээ. Тийм үү. Тийм. Ерөөсөө яг тэгж 2 жилээр commit хийгээд одоо тэгээд би за сарын 300 юм уу те. Сарын 300 гэдэг чинь жилийн 3 сар 600 биш үү? Тухайн үедээ тэгвэл сараар зараад явчих юм шиг хүмүүс. За энэ эрхээ сольж байгаа шүү гэдэг шүү. Энэ хүн солигдож байгаа шүү гэж. Тэгээд тэр хүнийг очих болгонд би очиж ингээд за ингээд энэ миний эрх байгаамаа одоо энэ хүнийг явуулчих гэж. За дараа нь энэ хүн явах шүү гэж. Тэгээд it's basically worth like 7.2 million. $7.2 сая үнэтэй. Гэхдээ би яг тэрийг зарыг бол 1 сая төгрөгөнд л зарах. Аа. Тийм. Амар багасгаж зарахгүй. Гэхдээ яг нь саяыг шууд өгөөд авч ийн гэвэл зүгээр угаасаа үнэгүй орж ирсэн юм чинь зүгээртэй. Гэхдээ. Яа. Тийм лээ. Тэгээд шинэ скутер лайф ямар байна да? Oh, it's nice. It's very nice. Тэг би саяхан нэг скутергүй гарсан өдрөө джет ундаг байхгүй юу? Аха. It's the fucking worst thing ever заяа. Амар нэг feeling нь авцсан болохоор can't go back. Once you go black. You never go амар back. намхан, амар удаан тэгснэ. Маневр нь амар муу. Гэтэ би бол jet амар олон унжсэн хүний хувьд хэлэхэд бол миний тэр унсан jet жоохон defective юм байсан баха. Тэрнээс арайч бас тийм муу байгаагүй маа. Зүгээр мартцсан те. Сарч болоогүй байсан. Би бол харин тийм яг objectively харахад бол тэр бол яг defective scooter байсан баха. Би одоо бас маргааш jet унаал гарах байх. Тэгээд scooter гарах. Юу надад бол нөгөө suspension гоё бол хамгийн их ялгаа өгөх байх гэж бодоод шүү Yeah, дээ. тэгээд том донслогоон дээр бол амар nice байгаа. Гэхдээ яг сүүлийн үед миний анзаарч байгаа юм жижиг донслогоон жоохон муу гаргадаг болчихоо гэж бодоо. Тэг би завтаа болохоор нөгөө үзлэг засварынхан төв бидэг хөхгүй. Тийш очиж нэг үзүүлэлт юм нэгжин гэж юу. Мэдхгүй. Надад эсвэл тийг санагдаад байгаа юм уу? Би чамд аяар гоё трик заах уу гэхдээ. Чи өөрөө өөрийнхөө suspension үүсэх. Ингээд юу лээ? Үлми дээрээ. Үлми чи одоо уртл шүү дээ. Yeah. Скутер дээр явж байхдаа үлми дээр явахаар ингээд чиний жичиргээр мэдрэгддэг шүү дээ. Одоо тийм ягуу хүний зам эднэрээр жет унж байгаа шүү дээ. Тэгэхээр ингээд жоохон өсгий өргөд тийм үлми дээр явахаар ингээд шууд өөрийнхөө suspension-ыг үүсгэждэг. Okay. That's very common trick, you know. I know that. Тийм үү. Тийм. Би амар discovery хийгээл яа амар шиний болчлоо гэж амар excited шүү дээ. Okay. Я тэрийг мэдгүй хүмүүс It comes with your motor skills, you know. Чи ямар innate заа. Тэрийг мэдгүй хүмүүс ээж магадгүй энийг сонсож байгаа хүмүүс тэгээд хэрвээ тэрийг хийж оролцож үзэж байгаагүй бол wow new discovery. Тэгээд зүгээр миний скутерн дээр бол зүгээр нэг юм дугуй муу унахаар ингээд хитрхи өндөр хийтэй байхаар амар хатуу болчдөг штэ. Дугуй. Эсвэл одоо бөмбөгийг амар чанга хийлчээр амар хатуу болчих. Тэгцэн юм шиг санагдаад байгаа. Би тэгэд ерөөсөө химигээр нь оролдог байхгүй. Yeah, гэхдээ it's sturdy, it's nice. Жохон хүнд.
бусдаар бол very nice. Тэгээд Батарей удаа мэрч. батарей дэжгүй. Би бол нэг бүтэн цэнгэлчээд манай ажлаас энэ хоёрын хооронд ч нэг 2 км байгаа штэ. Ааха. Тэгээд бүтэн цэнгэлчээд бол нэг бараг 7 хоног өөр тийшээ явахгүй бол нэг 7 хоног бол явчих. Oh, that's good. 2 тишэл гэсэн үг шүү дээ. 7 хоногийн турш. Би нэг аль руугаа явхад бол юу лээ. Одоо эндээс Төв рүү чи хэдэн километр юм бэ? 2 км ч юм уу. Яа 2 Тэгж явхад бол нэг 20-30% батарей бол үргэлддэг шүү дээ GT дээр. Тий. Тэгэхээр чи нэг GT дээр чи нэг 2 өдөр л явж байгаа гэсэн үг байхгүй юу? Явах боломжтой. Яа тэгээд ээж надад нэг каск авсан байгаа. Дуулга. Тэгээд одоо нэг бэли тэгээд ороод юм байдаг штэ. Гинж цоож түгжээ. Тэг тим авчихаа тэгэл. Иток. Sounds nerdy. Гэтэ safe л дээ. Тэгээд зүгээр яг jetнээс хамаагүй хурдан штэ. 32 хүрж байгаа байхгүй юу? Ер нь бол. Тэг торк өндөртэй. Тэгэнгүүт зүгээр it's better be nerdy than dead. You know? Тэгээ 32-т яваад тийм үхэлт хөргөх тийм асуулт орно гэж бодож байна уу? Яг хүмүүстэй машины ор таа санаандгүй орчих юм бол гэдэг тийм болт. Гэхдээ like зүгээр өөрөө унаад бол яг уу. Тэрийг унаад машины асалт орж ийн эсвэл JT унаад машины асалт орж ийн гэдэг нэг ялгаагүй л хэвтэй л гэж боддог. Yeah, тэгтээ a little bit faster. Yeah. What's your point? Зүгээр JT монд унжснаа зүгээр одоо ягаад хамгаалтын каск маск авч байгаа гэдэг л. Ой зүгээр 32 км цагийн хурдтай явж байгаад осолд орох магадлал нь хамаагүй их болчихж байгаа шүү дээ. Зүгээр 12 км цагийн хурдны ялгаа байгаа ч гэсэн яа ингээд гинт гарч ирэх, булангаас гинт гарч ирэх ч юм уу эсвэл зогсож амжихгүй байх магадлал нь хамаагүй их болчихж байгаа шүү дээ. Скутертэй явж байгаад тосолцсон гэдэг story амар embarrassing багт тий. Хичгүртэй story. Тосолдоод үхчихээ гэж шагалтай. Харин гэшээс. Тийм. Тийм story байгаа шүү дээ. Тийм үү. Тий яг тийм үхсэн хүмүүс яар шоолоод гарсан гэж. Монголд үхсэн юм. Яа. Тийм үү? Яа. Яа тэгээд бэли бол амар хэрэгтэй юм байна. Гар амар сайрт гар юм байна. Байн гадаа салхинд яваад байгаа болохоор. Тийм ээ тий. Тэгээ өвдгөвч тохоовч аавна. Ста тэгжээсээс зүгээр өвдгөө шалб унсан дээр хөө. Тэрийг харагдсан шүү дээ. Тэр нэг амар өргөн жээс өмсөд тэрийг ингээд strap шаацсан. You look like a man child, yo. Funny. Mama's boy гэж. Окей, за энэ юу яриад энэ сонсох уу? За. Инээхэр л энэ. За гişээс тийдэж шүү. Ялаа байсан бол зүгээр шүү дээ. Энэ нөгөө юуны талаар ярьж байна. Нөгөө би нэг аавтайгаа ихчтэйг нэг ресторанд орсон байхгүй юу? Тэгээд ресторанд ороод хоолн дотор ялаа байсан байхгүй юу? Өтөөсөн. Тэгсэн чинь ингээд манай энэ хоолн дотор чи ингээд өтөөштэй гэдэг нөгөө зөөгч рүү амир уурлаад тэгсэн чинь нөгөө зөөгч. Үгүй энэ өтөөш ялаа байна гэдэг нэг. Тэгээ аргив гэдсэн. Тэгэд ингээд уурлаад өгнө. Өтөөс ялаас ямар хамаа исэн бэ гэдэг. Тим сторигаа ярьчихсан юм. Тэгээд манай нөгөө нэг одоо үйлчлэгээний салбарын талаар л нэг ярьчихсан байлгүй нэг. Funny story man. Funny stories. Тим хөм их тохиолдсон баг. Гэхдээ ялаач нь зүгээр том болцсон л өтөөстэй. Yes, чи яг наадах хэлжсэн юм. Аргуул чи юм даа. Inconsistent. Тинийг би бас яг энийг бас хэлсэн л багтай зүгээр ингээд за ялаа ойл идчихээ гэдэг. Тийм баха. Тэгстэй маашин дээ. Зүгээр.
ялаа гэсэн юм. За. Уучлаарай. Харин тий. Fucking dumb. Тэд чи ээж захирлын байсан байхгүй юу? Тэгээд ээж захирал байсан болохоор би тэгэл туршлага олъё гэх юм. Чи төмс арилгадаг ярьж байна. Би эзэс төмс арилгадаг юм талаар ярьж байгаагүй. Чи нэг зөөгч хийсэн ч гэлээ. Тэгээ унтаад байж идэг ч гэлээ. Тий. Би зөөгчийн төмс арилгадаг гэж бодож байна. Яарсан тэр зөөгчийн талаар ярьж чинь заяа. Тэгээд яг тэр саяны хэлснээр манай ээж нөө захирал нь байсан болохоор би ингээд амар даварцсан. Тэгээд тэндээ очиод унтдаг байсан. Нөө үлгүүр дотор ороод унтдаг байсан. Тэр үлгүүрний хэсэг байсан. Тэгэл. Тэр менежер чамд юм хэлдэггүй хэсэг хэвчтэй. Тий. How could she тэгээд би барыг зүгээр тэгж болтгол юм байна гэсэн бодолтой барыг. Зүгээр жирийн ажил дээр барыг тэгж болт юм байна гэсэн бодолтой болцсон тий. Амар даварцсан. Тэгээд spoiled. Yeah. Тэгээд би зүгээр tech support болцсон. Хүмүүс ингээд утсан дээрээ ийм суулгач молгоснаа энийг яаж ингэж янзлах уу гээл. Би тэрийг зааж өгч бичсэн. Зүгээр зөөгчийн ажлыг хийхгүй шал өөр мэдсэн явчихдаг гэсэн. Тэгээд ганц хоёр тип авсан. Ямар царай гараад тип авсан бүм тэгээд жоох ичээж байгаа тий. Гадаад хүмүүс байсан болохоор тэгээд тип өгөх ёстой л гэж бодоод өгсөн байх л гэж бодод тийм тэр үе. Гэтэ тэгээд тэр үе бол ингээд амар даварцсан байжгаад би ингээд Америкт очиод жигнэсээ зөөгч хийсэн. Байх газаргүй болцсон байсан нэг үе баг. Тий. Тэгээд ямар ч хийсэн газар байхаа ажлыг нэг хятад газар орсон байхгүй юу. Тэгээд тэр газарт бүр амар баг цалинтай байсан. Яа тэг цалинч яг гол нь л яг ажил хийгээд нэг байх газартаа олъё гэсэн нэг тийм зорилготой байсан тэр үед. Тэгээд тэгээ манай coworker хэлжсэн. Чи хэрвээ энэ газарт ажиллаж сурчих юм бол чи хаач ажиллаж чадна гэд. Тэгээ яг үнэн л байсан. Менежер нь болохоор миний араас хөөгөл faster гэл. Тэгэл яагаад ч юм хурдан яваад хат чинь л байн хэлээд идэгсэн. Тэгээд би тэрний талаар хэлсэн болов уу болов. Нэг манай нэг coworker-с тэр ингээд эрэгтэй юм уу, эмэгтэй юм уу гэдгийг би ерөөсөө олж мэдээгүй. Тий. Тэгээд ОКБ шиг ОКБ-гийн найз уу? Тий. Сумд ажилдаг эрэгтэй. Тий. Отоко да гэлдэг. Тий. Дага отоко гэсэн. Тий. Яг эрэгтэй байсан. Гэтэ амар feminine. Тий амар хөөрхөн ч юм шиг тий байсан. You had a crush on him? No, I didn't have a crush, but ер нь мэдгүй байсан бол crush-лж болохоор л байсан. Тэгээд I think he or she had a boyfriend. So yeah. Interesting. Тэр сонирхолтой юм байсан. Тэгээ тэр болохоор надад одоо чи энд ажиллавал хаач ажиллаж чадна гэж хэлжсэн юм байсан. Okay. That's very cool fact. Yeah. Би юус тэр ихтэй эрэгтэй юм уу эмэгтэй юм уу? Oh damn. Yeah. Тэр гэж. За нэг long pause аваад жоохон гүйлгэж юм уу? Okay. Date meet хийх байсан уу? No. Би зүгээр яг тэнцээ яг миний ингээд өөрийгөө хамгаалах тийм homophobic зам байдаг шүү дээ. Like you're not a homophobe, but if I start touching you, you're gonna slap me. Team. So self defense маягийн нэг team зам байдаг шүү дээ. Яг тэр хөдлөөд би шүү бүлийд шилжүүлсэн. Чи тэгтээ эмэгтэй хүнийг их бүлийдэд байдгүй үстэй. I think чи цаанаасаа нэг эрэгтэй хүн гэж бодохгүй байгаа тийм юм. Тэгэхээр яг тэр инстинкт гэж юусаа гарч ирэхгүй байна гэж байна. Гэхдээ над руу адвайс хийгдэх юм бол би гомо бистач яах гэдэг юм гэж бодох. Чи тэгтээ яг амар татнасцсан байж болно шүү дээ. Like 1-2 жил 3 жил таньсан байж болно. Яатсан байж болно шүү дээ. Trying to make it real man.
За чи зүг I think we're on that topic. Би чамаа ингэ одоо амар тийм эмхтэй хүн шиг тийм эрэгтэй хүн одоо нийлэх боломж ямар боломж байна гэдгийг л конвинс хийх гээд байгаа юм шиг. Хэрвээ тийм бол яах вэ гэл. And you're trying like чи тэгээд бүх байж болох бүх байдлаар deny хийгээл байх шиг байна. Би бол миний цус махан бол ямар ч тийм gay DNA байхгүй. Би бол хэзээ ч тийм дүртэхгүй гэл. Gay DNA ч шиг. Ус төрөлхийн gay гэдэг үстэй хүн чинь. Yeah. Олдмол gay гэж байхгүй үстэй. Байхгүй байдгүй болж таарсан шүү. Тий, тэгээ яг өөрийгөө сүултэд gay гэдэг discover хийж болно. Yeah. Тэгээд gay байх тухай огт мэдхгүйгээр зүгээр юм heterosexual relationship интерт байсан хүмүүс байдаг юм шиг л шүү. Гэхдээ огт bi биш мөртлөө угаасаа л би эмэгтэй хүнтэй секс төстэй гэж бодоо секстсэн ч юм уу. I mean who hasn't had a gay thought гэл нэг тийм Parks and Rec нэг тийм scene бодогдоод байгаа. I had a gay thought. Гэтэ тэр бол үнэн statement шүү. Гэй гэж чимээг болоо шахаад тэрийг бодоо шахаад. Pause гэж. Гэй бодлого ер нь гэй бодол орж байгаагүй хүн байгаагүй баха. Байдгүй баха. It's impossible. Зүгээр яг үндэ ингээл хоёр гэй хүмүүний үлдэж байгаа юм ингээл дуртахад л жишээ нөгөөнд нь шууд бодол орж ирэл өөрөө тэгэл би байсан бол яа fuck гэж бодлоо. Биста гаашаас. Yeah. Гэтэ ингээд өөрийгөө чи хэрвээ ингээд мэдхгүйгээр гей байсан бол яана гэл жоохон doubt хийжсэн үү. Тэгээ ингээд дараа нь бодоод зэхэр ялчгүй юм байна. Yeah. Угаасаа тэгж бодох чинь өөрийгөө confirm хийхэд нөлөөлж байгаа зүйл шүү дээ. Амар юм critical thinking хийж байгаа шүү дээ. Yeah. Тэр чинь тэгээд яг моралын асуудлыг ярихад бол аашаа. Зүгээр надад яг тийг санагддаг байхгүй. Ингээд нэг юм. За энэ хүнийг одоо энэ байшингийн дээрээс түлхчүүл яах вэ ч юм уу те. Эсвэл ингээд нэг юм энэ бацааныг шатны уруу одоо би надад байнга тийг санагддаг байхгүй. Хүүхдүүд ингээд урд талхаад ч юм уу хажуугаар нь тойрж гарах боломжгүй зам ам дээр тэгж яхад ингээд нэг юм жоох хүүхдүүд хөдөлж ядаад тахаар ингээд араас нь өшгөлчмөр санагддаг байхгүй. Гэхдээ that kind of thoughts make you a good person, you know. Тэгээ яг intrusive thoughts орж ирж байгаа гэхдээ. Гэхдээ тэр юм хийхгүй байгаа шүү дээ. Тий. Тэр чинь л яг чиний яг өөртөө сайн хүн гэдгээ сайн хүн ч ухтай. Not a bad person гэдгээ баталж байгаа юм шүү дээ. Надаас асар их төвчээр гарч байгаа шүү. Наа ч хүмүүс мэдхгүй л төвс та. Яг ээж нь очил. Би сая яг ингээ танаа хүүхд амар удаан алхаад гарна өшөглөж байгаа болцсон шүү гэчээ. Are you thankful? Am I a good boy? Тэгээд бас нэг team quote үүд шүү дээ. Хин чиллээд зүгээр ингээд зүгээр good person гэдэг бол good person шахах зүгээр хүн ингээ сайн хүн байхын тулд муу юм хийж чаддаг мөртлөө тэрийг хийхгүй байхыг сонгодог хүн л сайн хүн. Тэрнээс муу юм хийх ямар ч боломжгүй хүнийг муу юм хийх ямар ч чадалгүй хүнийг яг сайн хүн гэж хэлэхэд хэцүү. You know. Тэгээ угаасаа яа ингээд төрхөөсөө ч юм уу эсвэл яг өсөж тойрноос хүмүүжлээсээ ч юм уу яа ингээд угаасаа л хүнд ингээ харам очруулах ямар ч боломжгүй тийм менталитеттэй ч юм уу тийм behaviorтэй хүнийг яг сайн хүн гэж хэлэхэд хэцүү. Яг л сайн хүн л байх л та гэхдээ надад бол тэр morality-гийн хувьд бол сайн муу хүн гэж describe хийх нь өөрөө боломжгүй юм шиг санагддаг. Яг тэгвэл чи одоо нэг хүнийг алдсан те ингээд murder хийсэн тэгсэн мөртлөө ингээд
амар олон буян үлдсэн тий. Амар олон тусалсан, хөхөөс аварсан, 1000 хүн тусалсан магадгүй тийм үнийг чи сайн хүн гэх юм уу гэх үү. Дилемма юу вэ тий. Тэгэхээр одоо жишээ нь хүнийг зүгээр сайн үйлдэл муу үйлдэлээр нь хязгаарлуулах гэсэн. Тэгээд дээрээс нь бас чи тэр хүнийг алсандаа гимшиж гин үгүй юу ч юм уу те. Ямар шалтгаанаар алсан гэдэг. Угаасаа morals бол амар хүнд topic шүү дээ. And it's also pointless to think about morals. It's fun to think about. Ярилцаж. Одоо нөгөө train dilemma гэл байдаг шиг тий. Нөгөө нэг хүнийг дайрах уу эсвэл 5 хүнийг дайрах уу? Trolley problem уу? Close enough. Тэрний бас өөр нэг version байдаг ш нөгөө. Хоёулыг нь дайрдаг уу? Нөгөө нэг эмч. За чи ингээ нэг эмч заяа. Чи 5 өвчтөн хүнийг аврахын тулд нэг эрүүл хүний эрхтнүүдийг нь гаргаж ирээд тэр хүмүүст мэс засал хийж чадах уу. Тэгээд тэр хүн нөр өөхнө. Яг юу нэ дахиад л дээ. Чи эмч хүн. За. Нэг талд чинь цоо эрүүл нэг хүн байгаа. Нөгөө талд чинь 5 өвчтөн хүн байгаа. Чи цоо эрүүл хүнийг амийг аваад эрхтнүүдийг нь нөгөө хүмүүст өгөөд идгийж болно. Нэг эрхтэнтэй, нэг зүрх, нэг илэг, нэг бөөр. Тэдний бүшээр өгсөн. Яг тэгээд таарсан. Яг таарсан. What a coincidence. Тэр ч яах. Тэгээд яг нэг бөөртөө үлдэх юм шиг энэ тэр хүн. Нэг бөөр нэг уушигтай ч юм уу. Тэгээд good luck гэдээ орох уу. Би бол тэгтээ 5 хүнийг сонгох юм байна. Яг наа чин тохиолдол нь шүү тий. Гол нь нөгөө хүн консент хийсэн үгүй юу? Эсвэл консент хийхээр тийм trolley problem биш гэсэн тэд нар консент хийгээгүй шүү дээ. Зүгээр ингээ хөлөөлөе. За би ингээ хөлөөлөе гэдэг хинч байхгүй шүү. Ухаан алдсан байна уу эсвэл зүгээр үгүй би ерөөсөө өхгүй. Би эргэтэн би хаам өхгүй гэл тэгж байгаа юм байж болно шүү дээ. Trolley чинь болохоор ингээ яг immediate одоо зайлшгүй тийм богоон явж байгаа тийм тохиолдол байгаа шүү дээ тий. Энэ кейс төр чинь болохоор чи өөрөө ингээ задлаад эргэтнийг гаргаад тэгээ нөгөө нь суулгаж ин гэдэг үйлдэл гаргаж байгаа шүү дээ. Тэр чинь ингээд гэхдээ consider хийх. За юу. Амар хурдан шилжүүлчлээ гэж бодохгүй. Чи still чи ингээд тэр ингээд юуг ингээд switch-ийг хийж байгаа шүү дээ. Trolley-ийн замных нь switch-ийг тий. Still you're doing it with your hands. Тэгээд наадах проблем чи уг нь ингэж яригддаг үсэ тий. Тэр нэг байгаа хүн чинь болохоор яг чиний мэддэг хүн. Чамд ойрхон. Зүгээр амар олон version-ууд мэдгүй 5 хүн байдаг. Тэгсээс биш like team option дээр тулгарсан бол яг үндэ нэг хүнэл сонгох нь зөв шүү дээ. Нэг хүнэл аврах нь зөв гэж үү? Нэг хүнээ алах нь зөв. Тэгтээ танаа ихчүүл яах вэ? Харин тийм тэр чин дилемма юм биш байна. Тэгээд нөгөө талд нь ч ихсэн адилхан шүү дээ. Чи ихчийнхаа эрхтнүүдийг өөх үү гэдэг л байхгүй. Тэгээ зүгээр яах вэ? Time pressure нь чи тэгээ нэгийг сонгоно гэдгсэн тий. Тэгсэн. I don't know. Тэгээд жоохон selfish байх нь тэгээ юунд ч буруу гэдэг л нэг тийм. Тий зүгээр яах вэ? Чааг буруу чадахгүй. Чи selfish биш яг үндэ. Selflessly selfish байгаа штэ. Яг үндэ чи бас нэг өөрийнхөө дотны үнэ аварж байгаа нь гол зорилго ч юм байгаа штэ тий. Бизнес биш. Энэ хүмүүсийг өхүүлээ гэдэг тийм зорилго биш. Тэгээд тэгсэн чи миний аварсан 5 хүний нэг нь дараагийн Хитлер болчихлоо. Монгол Хитлер байдаг санагдах юм. Нөгөө юун дээр Рики Жервис ирээд идэв шүү дээ нөгөө. Юу гэлээ. Look at this kid. He has good hairline, good hearing, good eyes. Would you save him? Yes? ? You just saved Hitler гэж хатдаг нэг тийм PSA нүд яваадсан гэснэ. He is dumb, he has Down syndrome, he has bad hairline, he has eczema. Would you save him? No ? You just killed Beethoven гэж. За сонсъё. Юу гэж шатж байна? Яг бид нар ч гэсэн өгшөө бас ийм амар зүрх болж магадгүй л дээ. Гэхдээ би одоо ч зөв шүү дээ.
нар гэж шүү дээ. Not you. Та нар биш. Бид нар та нар биш. Тэгээд зүгээр амар олон жилийн пропаганданы бүтээгдэхүүнүүд л биш санагддаг. Гэтэ ер нь бол одоо сонголт өгч байгаа шүү дээ. Тэг ер нь үзэгчтэй хандаж эхлэхэд Дайн. үзэгчтэй юм шиг. Гэтэ хэцүү эцдвэл зүгээр л ганц зөвлөгөө өгмөр сайн судалтай л тий. Яг election улам ойртож байна. Дайн. Сүүний тоног маш гоё юмнууд боллоо те. Юу боллоо? Сэгс цагаан богд. Тийм тийм. Сүмсээ зарах тийм. Инфлюенсерүүд гарч ирсэн. Одоо бодохгүй NMN сүмсээ зарах юм гэсэн. Тийм үү. Яаж мэдэж байгаа? Нэг хүнээс л сонс. I've got a source. I've got a guy. Тамхины цэгээс. Тэгээд it's stupid. Yes. Тэгснэ нэг тим яриаш байгаа те. Би ч гэсэн оюун эрднийг дэмжин. Би ч гэсэн оюун эрдэнэ саналаа өгнө гэж. Нөөх нь хинтигээс нэр дэвшиж байгаа хүн байдаг шээс. How do you vote for him? Юу. Скрипт амар муул бичсэн бэл тэр. Тэгээд оюун эрднийг л амар scapegoat болгоод бусдаас амар анхаарлаа татаж матаалгаа гэл тэгэллээ. Тэгээ гол нь яг үндэ бол шүү. Тэгээ агуулга нь яаж ч гарсан ч хамаагүй. Зүгээр л тэгээ reach нь амар сайн. Зүгээр амар олон хүнд хүрж яхад л чухал гэдг нь л байгаад байгаа юм л та тий. Тэгээ оюун эрдэн сайн, оюун эрдэн маш олон ажил хийсэн, оюун эрдэн тэгсэн гэлтэх юм бол нөгөө юмс нь энэ тэгсэн байх гэдэг нэг тийм болдорсон гэсээс сонсоогүй нэ. Энэ хаанаас гараад ирсэн ямар гуйлгач юм бэ гэсэн тэндээ санал өгөхгүй байдаг ч юм тий. Хүн намаас хүн гарч ирэх юм бол тий зүгээр тэ ямар ч өөр төрлийн ямар ч PR дээр ингээ ажиллахад юм хэлэх үндслэл байхгүй шүү дээ тий. Тэнгүүт улс төр дээр яг ийм те any publicity is good publicity гэдэг юм уг нь ажиллах ёсгүй байхгүй юу уг нь. Чи үнэхээр ингээд амар тэнэг хэрвээ хэрвээ олон нийт ухаантай байсан бол тийм fuck mass sake гэдгээс л болоод бол та. Тэгээ бидний хувьд ингээ ямар ч ингээ амар тэнэг ойлгомжтой like really stupid юм ярьж яхад тэр нь яг үнэндээ олонх Монголд байгаа олонх гэхэд бол амар тийм зөв зүйл юм шиг сонсогдоод байгаа байхгүй тий. Тэгээ тэрийг нь гол нэг буруу зөв гэдгийг батлах ерөөс найдвартай их сурулж юусэн байхгүй. Нэгтэл нь болохоор намаа амар дэмжсэн, нөгөөх нь болохоор амар муулсан. Тэгэл аль нь л зүгээр paid media гэдгийг мэдж байгаа хүмүүс. Тэнийг хүмүүс ч бол тэрийгээ бас мэдээд байгаа юм аа. Тэрэндээ автахгүй гээд тэгтэл яддаг чи. Тэг тэнийгээс доош хүмүүс зөндөө бол байна л та. Юун дээр бол тэгэл нэг юм авилагчдыг барьж хорлоо ч гэж. Хаана хэнийг хорчоод байгаа юм тэр Ж Эрдэнэт мат тэг зүгээр нэг бахан өрсөлдөгч намынхаа ч юм уу эсвэл өрсөлдөгч практикийн тэр Мегомбийн их болдын практикийн ганц хоёр хүн барьсан. Тэгэл арчилсан намын баахан хүмүүсийг л барьлаа шүү дээ тэрнээс. Тэгээд тэнгуут яг өөрсдийнхээ засагласан энэ хоёр бүтэн парламентаас нь юу ч болов тэр. That's next. Слайд тийм аст. Тэр яриад дуусах. Нэг хажууд яатсан. Тэгээд цог нүсрээ яриад. Тэгээд тэр нэг цаг амар тэлцтэй тий. Үе ингээд нэг юм тийм ингэдэг нэг юм амар heavenly цаг гарч ирсэн. Thomas, hurry up гэх. За энэ хоёул ингэж мисс хийсэн хэсэг бол зүгээр яг Том Жеригийн талаар ярьж ирсэн. Тэр нэг там руу очдог нэг тэр анги дээр. Там руу очихоос сэргийлдэг. Тэгээд нөгөө нэг Жерид нэг буян үлд гэдэг. Зөөр зүүдэлж идэв үст. Тий. Тэгээд нөгөө зоохнаас нь оч өсөрсөн чинь тэрэндээ өсөрд сэрээд тэгээд түлэгдээд тэгсэн чинь тэрэн доороос нөгөө нэг нохоо ингээ хатгацсан шааж тий. Тэгээд тэгснэ сэрснэ Жериг очиж тэрч мөрөөд итгэж үл яадаг ч үлээ. Тиймэрхүү болсон юм байна. Жери гэснээс
Яа. Миний хөл амар бадарсан байна. Яа. Жирикс муса инфлюенсерүүд. Зүгээр off topic ч гэжтэй. Зүгээр энэ подкастн дээр яриаггүй зүгээр сүүлийн үед болсон үйл явдлуудаас ярихад би амар saint болоод нэг хэсэг үе. Тэгээд марафон гүлээ. 10 км марафон авах удаа. Тэгээд дээрэс нь ном уншиж эхэллээ. Яг амар бүр өөрийгөө зориулж ингээд ном уншаад тий. Хүнд зориулж юу? За. Цааш нь. Яа. Тэгтээ амар сонирхолтой. Би зүгээр зөндөө уншдаг л да. Тэгтээ зүгээр яг specifically ном л уншдаггүй байсан л да. Тэгээд сая 2 ном уншсан. Нэг нь болохоор Монгол усны гудамж гэдэг. Нэг тийм юу ч юм дээ. Нэг жоо хайрын түүхлээс юм да. Тэгээд нөгөө нэ алдчихдаг ч юм төрлийн. Тэгээ их хилмигдэлтийн үе. Тэгээ нөгөө нь хилмигдүүлээ шоронд орчдөг. Kind of like that. Нөгөөх нь болохоор юу уншлаа? 1984. Yes, 1984. Наа хоёр чинь нэг ном юм шүү. Бас л тэгээд альтай үнэ алдтал. Харин тий. Шоронд ороод тамлуулж байна. Тий. Шууд бол амар спойлер хийчлээ гэхдээ. Одоо энийг гэхдээ 1984-ийн талаар мэдж байгаа хүмүүст нь бол тэгээд мэдчихл байгаа. Тэгээд мэдгүй байгаа хүмүүст нь бол тэр спойлер нэг тоохгүй л байх таа уусаа. Тэгээд надад бол зүгээр яг 2 ном уншсны дүгнэлт гэж хэлэх юм бол зүгээр амар их ажил юм шиг санагдсан. Яг тэгвэл ингээд бүтэн chapter ингээд гаргаж байгаа юм их чинь яг үндэ ингээд үзэх видеогийн форматор ч юм уу те. Ингээд нэг 10 минутанд багтаагаал ингээд агуулгыг нэг гаргачихаар санагдсан байхгүй юу? Гэтэл ингээд тэр чинь амар олон ингээд үгээр юм тайлбарлах нь жоохон одоо амар lazy work юм шиг санагдсан. Нэг бодлын writer-уудын хувьд байх нь тэгээд би өөрөө тэгтээ write хийх дуртай сонирхдаг. Тэгтээ яг хөө тэгээд хамгийн нэг юм basic хөлбөр гэхдээ нөгөө талаар хамгийн амар imagination шаардсан юм шиг санагдсан. Өөрөө төсөөлөн ургуулах тийм чадвар амар сайн байх хэрэгтэй. Тэгээд одоо яг энэ зүйл нь ингэж харагдаж байна гэх юм бол одоо төсөөлөхөд бол хэцүү байсан. Яг гэвэл ихэнхдээ уншихтаа манга ч юм уу эсвэл ямар нэгэн зурагтай зур кино минь үзэхээр шууд дүрс ингээ бэлэн автор ингээ зураад дүрсэнд оруулаад танилцуулж байгаа болохоор тий тэрний орон ингээ нэг яаж байж болох вэ гэд төсөөлөд ерөөсөө зарим юм ин тогтож өгөхгүй. Тэгээд яг би дараа гуглцсан л дээ. Одоо яг телескрин гэж ярьж байгаа байхгүй юу? Жишээ нь. Тэгээ нэг чамайг нэг зурагт ингээд хоёр талаас дарж байгаа нэг камер видео кол хийж байгаа л гэсэн үг шүү дээ. Тэгээ нэг байнгын одоо монитор хийж байгаа. Тэгээ тэр нь одоо хан зоолттой байгаа гэстэй тэр нь өрөөний чи бүх талыг бүх хэсгийг нь харж чадсан чи гэснээр тэрнээсээ ингээд нуугдаа сууж ийн гэдэг. Тэгэхээр яагаад тэгээд 0 мэлдөө сууж болт юм бол гээл гэснээр тэр телескрин ингээд би ямар жижигхэн төсөөлжсэн чи нэг зүгээр artist interpretation гэдэг нь харсан чи ингээд зүгээр хан ингээд ханаараа дүүрэн ингээд нэг том зурагт шиг тийм 70 инч зурагт мурагт шиг нэг тиймэрхүү байдлаар хүмүүс төрсөлж мөрслээ. Тэгээ тэр зурагтныхаа ингээд нэг жижигхэн тэр цаатлын нэг буланд нь юм уу яг тэр зурагтны нэг харахгүй өнцгтээр сууж одоо юмноо бичдэг ч юм уу тий. Яг тийм юм байдлаар гэж одоо яг тийм одоо төсөөлөл ургуулах бодол бас их хөгжиж ирсэн гэсэн. Тэгээ би англиар болон монголоор хоёуланг нь хоёр юм стори уншсан болохоор бас үгийн баялаг хөгждөг санагдсан. Тэгээд анхны тэр монгол ном унших болсон шалтгаан болсон тэр хүн нь бас тэгэж хэлж ирсэн. Инээдтэйгээр одоо ном унших юм бол одоо filler word ашиглах нь багасаад тий. Тэгээд яриандаа сайн болдог гэдэг яг чиний хэлжсэн тэгэл interesting яа. Би бас өөр найзаас бас тэгж сонссон шүү дээ.
тэгжсэн. Тэгээд I don't know би мэдгүй хідэн ном уншиж яг тэр төвшөнд хүрэхин гэдгийг мэдэхгүй байна. Like аль хэдийн адалт болоод миний ярианы стил тогтцсон болохоор энэ ер нь өөрчлөх боломжтой үгүй юу гэдгийг би бас эргэлзээтэй л байгаа. Хэрэг хүүхэд байгаад impressionable байсан бол те яг суралц яг юм тогтоогүй байх үед хэрвээ Америк ном уншаад тэгэхээр миний хувьд бол шүү те ном уншнаас илүү өөрийнхөө яриагаар ингэж хөгжүүлж зүгээр speech хийж presentation тавьж одоо хүмүүст янз бүрийн байдлаар convince хийх ятгах байдлаар одоо ярилцах мэтгэлцээ хийх ч юм уу те тэгжээж ер нь хүний үгийн баялаг ярианы чадвар сайжрах юм болов гэж би боддیں۔ Илүү practice хийх нь яг ном гэснээс илүү. Гэтэ яг vocabulary сурахад бол их тусалж л байлээ л те. Тэгээд ялангуяа хуучны үг хэллэхдээ Монгол хуучны үг хэллэгийг бол мэдгүй юм зөндөө их гарч ирсэн. Нэг өгүүлбэрт бол 1-2 мэдгүй ингээл гарч ирж байгаа юм чинь. Yeah, but you never gonna use it. Yeah. Харин тийм тэгэхээр ингээд яг тэр нь хэрэгтэй байна уу гэдэгт нь бас эргэлзээтэй болоо авчиж байгаа байхгүй юу? Илүү орчин үеийн юм унших хэрэгтэй юм уу? I don't know. Тэгээ ямар ч гэсэн зүр номтой холбоотойгоор ярихад зүр сая нэг 3-7 хоногийн турш 7 хоногийн бүтээсэн өдөр болох манай ажил ингээд аудишн хийж байгаа байхгүй юу? Хүүхдүүдийг тэгээд мэдгүй надад бол чи нэг ном уншдаггүй ном уншиж өсөөгүй нь надад зүрээс ямар ч асуудал биш юм шиг санагдаж байгаа байхгүй юу? Тэгэнгүүт жүжигчин болох ч байгаа хүмүүс ном уншдаггүй гэхээр надад бүр гол харалмаар санагдаад байгаа байхгүй юу? Тэр чинь ингээд урлагийн хүмүүс imagination гэдэг юм чинь амар чухал юм шүү дээ. Тэнгүүд ерөөсөө яг тэр дүрсээр илэрхийлэх боломжгүй. Одоо жишээлбэл би тэр чамайг тэр нэг үргээд нэг чи нэг богино өгүүлэг унссан шүү дээ. Тэрийг бол хизээч кино олгож болохгүй зүйл шүү дээ. Тий. It's gonna be boring as fuck. Тэгээд тэр дотоод бодлуудын юм зүгээр л юм тийм бодлын урсгал шиг юм яваад байгаа шүү дээ тэр чинь. Тэнгүү тэрийг яаж дүрсээр харуулах вэ гэдэг чинь өөрөө амар асуудалтай шүү дээ. Тэрийг бол 30 минутанд уншаад дуусчих юм. Тэгтээ тэр баг нэг юм яг бүрэн харуулъя гэх юм бол бүрэн ч гэж зүгээр нэг юм гол emotional point-уудыг харуулъя гэх юм бол нэг юм 5 анги юм болох юм ааш. I don't fucking know. Тэгээд тэгэнгүүт тэр чинь өөрөө яг энэ уран бүтээлч сэтгэлгээний яг гол үндэс нь байгаа юм шиг санагдаад байгаа байхгүй юу? Зүгээр төсөөлөл сайтай, ургуулсан бодолт сайтай тэгжиж илүү эмпати хөгжин тэгжиж илүү өөр нөхцөлд өөрийгөө аваач тавих тийм чадвар үүсэн. Тэгэнгүүт ном уншдаггүй, кино үздэггүй хүмүүс бахан аудишн өгч байгаа байхгүй. Тэгээд тэгвэл зүгээр хүн яг бичиг үсэг уншиж сурдаг шиг яг ингээд номонд дурлж сурах тийм боломжтой юм шиг санагддаг байхгүй. Тэгэл би ном уншдаггүй гэж хариулсан хүн болгонд гэдг нь баг хүн болгонд ном сайн уншаарай тэгээд яг саяныхаа ярьсан юмнуудыг товчхон л хэлсэн. Тэгээд яг надад бол хэрвээ яг номонд үнэхээр яг дурлая гэж эхэлж байгаа бол зөвхөн Марк Твейн ч юм уу те энэ хүүхдийн зохиолч нарын номноос л эхлээл уншихад амар хөнгөн уншихад амар амархан үйл явдлууд нь төвөгтэй биш тийм өхөн номнуудаас эхлээл уншаал явах болох юм шиг санагддаг. Тэгээд чи бас дараагийн ном чинь юу ахыг бол би мэдэхгүй байна. Дараагийн ном байх хэсгийг ч мэдэхгүй. Гэхдээ зүгээр чамд ингээд хэрвээ яг ном уншаад дуусгахад боломжтой санагдчихвэл keep going гэж л. Yeah. Ayn Rand бит юм шиг. Юу гэнэ? Ayn Rand гэдэг нэг зохиолч үү. Мэдээч юм. Ignorance is bliss. Yeah. Миний хувьд бол шүү дээ. Ер нь бол зүгээр ямар ч төрлийн сторийн дуртай. Гоё
өгүүлэгдэж байгаа сторинд бол дуртай. Ямар ч хэлбэрээр байж болно. Видео гейм, movie, book, manga тий. Гол нь яг сторийн амар сонирхолтой, engaging. Тэгээд яг одоо сайн өгүүлсэн тим байх хэрэгтэй л гэж боддог байхгүй юу. Тэгээд миний одоо номон дээр гол нь яг тасаагүй байгаа зүйл нь би ингээд маш олон кино үзсэн, маш олон аниме үзсэн, ТV series үзсэн тий. Тэрнээсээ тэр туршлагаас maybe ямар нэгэн киног ч ямар нэг юм ихлүүлээд одоо тэр диалог тий тэр одоо үйл өрнөлөөс нь эхний хэдэн минутаас нь жаажлаад за ер нь бол стори нэг юм байж болох юм байна. Ер нь бол энэ чанартай байж болох юм байна. Эсвэл энэ сонирхолтой байх юм байна гэдгийг одоо тодорхойлж чаддаг төвшөнд өрцөн. Гэхдээ ном болохоор авир илүү шин. Тэр нь болохоор яг ингээд нилээд уншаа явсан ч гэсэн одоо энэ яг ямар хуу outcome-тай байж болох вэ гэдг нь ч таамаглахад илүү хэцүү ч юм уу тий. Яг тийм санагдсан. Тэгээд тэр бол илүү олныг уншижээж яг нэг тийм илүү хурдан дүгнэлтэнд хүрэх тийм боломжтой болох юм болов гэж бодсон. Чи зүгээр тэр what is the saying? The Man Who Loves гэдэг ном байгаа шүү дээ. Нэмтгийн хүн гэдэг. Тэрний эхний 2 chapter нь бараг 100-аа туудсан. Байгаа байхгүй. Гэхдээ яг юу гардаг вэ гэхээр зүгээр ингээд Английн лордуудын тухай л яриад идэх зэ. Өөр юу ч ярьдаг. Зүгээр Англи лордууд төрхтөө бичиг үсэг тайлагдсан тооцогддог. Лордууд жилдээ хэдэн мянган паундыг тим газраас ингэж авдаг. Энийг ингэж захиран зарцуулж хураадаг. Лордуудын биед хүрсэн энгийн песентийг шууд цаазлах хэрэгтэй байдаг гэдэг. Зүгээр л яг тэдний ирэх юм болон яаж нийгмээс тасарсан байгаа байдлыг нь ерөөсөө ингэ зүгээр л тоочмж байдлаар ингээл бичсэн. Nothing else. Nothing happens. No fucking character is introduced. Гэхдээ still considered 1984-ийн 3 дахь chapter нь барыг тэр чигээрээ тийм шүү дээ. Тийм лөө. Тэр чигээрээ нөгөө нэг номны талаар номных нь агуулгыг л уншицсан зүгээр. Яг War is Peace гэл тэр философийн тайлбарлалцсан. Тийм байт шүү дээ. Тэгээд тэгтээ chapter 2 юм байна. Тэгтээ яг тэр нэмтгийн хүн гэдэг Виктор Хьюгогийн зохиол бол masterpiece тооцогддог. Yeah. Бас ингээд хурдан дүгнэлт нөхөд амар хэцүү санагдсан. Би тэр усны годамжийг уншихад бас тэгжсэн. Эхний chapter бол ингээд яг уу яг establishment болж байгаа байхгүй яг дөрүүдээ тодорхойлоод тий яг цаг үеэ тодорхойлоод за энэ дүр бол ийм статустай юм байна гэ. Status quo гэдэг чинь тий яг нэг монголоор юу гэдэг тэр гэж. Нэг нормал байдлыг нь тодорхойлдог тий. Монголоор юу гэж юм бэ? За тэгээд тэгж байгаа. Тэгээд тэгснэ 2 дугаар chapter дээр ороод ирсэн юм шүү дээ тий. Амар уйтгартай хэлсэн заяа. Гэтэ нэг юм quote-оор эхэлж байгаа байхгүй юу гэн. Нөгөө нөхөр нэгэ баригдаж явахаас өмнө чи намайг хэрвээ ингээд байхгүй үед одоо хоёлын гэж тэр одоо даваан дээр явж исэн үеэ санаарай гэлдэгдэг байхгүй юу. Тэгээд яг ингэж бишлээ арай гоёор хэлтий. Гэтэ тэг ингээд баригдаа авчдаг байхгүй юу. Тэгээ ингээд 2 дугаар chapter тэр чигээрээ ингээд ийм зүгээр өнгөрсөн үеийг нь л дуртаад байхгүй юу. Багтаа ингээд ингэжсэн малханы хариулаа явж исэн. Ингээл хөдөө ингээл одоо жоох охин байсан болохоор тийм том хүмүүс юм ингээл хараал гайхаж исэн эднэр гээл зүгээр. Тиймэрхүү юм яриа л амар уутгартайсах. Тэгэл oh my god тийзээ дууссан юм бэ гэж тал ингээл хурдан ингээл тэргээ дуусгах гал яцсахгүй. Гэтэ хамгийн гоё зүйл нь яг тэр төгсгөл 2 дугаар chapter-ыг уншаад дууссан чинь тэр анхны тэр quote нь буюу чи намайг байхгүй тэр одоо явж исэн даваагаа санаарай тэр тойрж исэн аваагаа санаарай гэдэг яг тэр санаарай гэж исэн юмнуудаа ингээд ерөнхийдөө chapter 2-ын тэр чигээрээ тэрийг агуулсан байдаг болохоор actually хамгийн яг ингээд дууссныхаа дараа бодоодсэн чинь хамгийн гоё chapter нь тэр нь байсан юм шиг санагдсан. Тэгээд I don't know яг нэг юм outcome-д хүрэх гэж яг амар удаан бас
build up хийдэг ч юм уу л гэж утсан. Гэхдээ тэр нь миний асуудал нь би өөрөө удаан уншиж байгаатай байж магадгүй л байна. Би бол тэгж бодох байна зүгээр. Угаасаа ер нь номны пейсинг. Угаасаа тэгээд зүгээр яг бид нар ингээл тий одоо медиа контентуудыг ингээд амар хурдан хугацаанд консюм хийгээ сурцсан. Тий. Тэгэнгүүт номны пейсинг бол яг номны пейсингээр л явдаг. Ямар ч үед. Тэгэнгүүт сүүлийн зохиолчид яг тэр пейсингийг богиносхыг оролдоод ер нь бол амар чанаргүй зохиолууд гараад байгаа юм шиг санагддаг. Жилдээ 3-4 ном гаргах ч юм уу тий. Яг тэгдэг амар бүр ингэ бичээ сурцсан зохиолч нар байдаг л одоо Стивен Кинг ч юм уу. Тэгтээ яг зүгээр яг ном яг өөрсдийнхөө яг амар unique pacingтэй зүйл юм шиг санагддаг байхгүй. Тэгэл тэгэнгүүт яг тэрэнд нь дасгал асуудал баг. Тэгээд За book review with Beck and Hunty. 1984-ийг бол яг би бол нөгөө оноогоор юм ревю хийх дургу. Тэгээд 1984-ийн үед бол жоохон тийм intelligent төрлийн ном шиг санагдсан. Яг усны гудамж ч гэсэн ер нь бол сторигийн хувьд бол нэг амар гоё биш. Гэхдээ нэг тэр философи тэгээд нэг тэр ойлголтыг хүмүүст илүү буулгах зорилготой хоёр тийм ном байсан санагдсан. Тэгээд одоо л юуг уншиж байгаа юу лээ? Count Monte Cristo. Тий. Тэрийг уншиж байгаа. Тэр нь тэгээд илүү plot heavy гэж би тамгалж байгаа. Тэр нь илүү excited. Наполеон гардаг шүү. Тий. That's right. Наполеон гардаг. За. Yes. Тэгээд өмнөх хоёр дахь вершных нь яриа устаагүй гэж найдаж чинь тэрэн дээр уг нь бол гоё юм ирсэн. Anyways. Энэ 3 дахь вершн юм уу? Тий. Окей. За тэгээ баяртай шахаа амарцгаарай. Good night. Bye. Hey, Editor Beck ярьж байна. Манай подкаст номер 25-ын баахан аудиогийн алдаатай энэ цуглуулгын эвлүүлгийг одоо хүртэл суугаад үзсэн баярлалаа. Хэрвээ одоо хүртэл үзэж байгаа бол анхны рекордингоос бас авсан нэг цөөн жоохон хэсгийг та нарт хүргэе гэж бодлоо. Тэгээд энэ подкастны pre-podcast talk нэр жоохон сонирхолтой яриа байсан болохоор энийг бас бонус хэлбэрээр залгаад өгье гэж бодлоо. Хүлээн авах уу? Хараа сансрын бар одоо л хүмүүс ингэдэг байна. Гаш. Most cringe thing ever. It's not cringe if you actually deliver it well. I think ямар ч юм дээр ironically тэгвэл it's not cringe. Okay. Ямар ч юм дээр чи delivery чи сайн байвал чи cringe-несийг алга болгож болно. Ямар ч юм дээр чиний likability чи сайн байвал чи cringe-несийг алга. Yeah. That's true. Тийм. Гэхдээ сансрын бааранд орж байгаа хүмүүс хүсн хооны likability. Endurability ч байхгүй шүү дээ. They could be likable. You never know. There could be some nice people. Yeah. Straight face-гүй хэлж байгаа чи их таалагдлаа гэж. Тэ өөрөө худлаа шааж байгаагаа мэдэн шүү. Үгүй чи надруу тийж хараад байгаа болохоор тийм жоохон нүд хагасаа тэ сансрын баар орох уу? Орж үзэх үү? Амар whole new world. Okay. Хагас уу баар. Being an open-minded байхыг бол дэмжиж өөрөө би тэгтээ амар open. Би бол тэр сансрын харьцаа бол ерөөсөө очиж байгаа ч байна л да. Чи тэр Орос охины сүнстэй бүрийг мэдэхгүй. Сонсож байгаа ч. Ямар гүр нөгөө нэг машин явдаг. Тийм тэрний дээгүүр байдаг гүр шүү дээ. Тэр чи Орос охины сүнстэй гүр гэдэг шүү дээ. Тийм. I think бүр
аль дээр үү сонсч ирсэн гэж магадгүй. Аль дээр үү л яриаг гэсэн. Одоо л юм. Одоо тэр охинч бараг 40 мөч гарсан байна. Сүнс нь үү? Чуусан. Одоо барыг Ghost Age man. Одоо барыг тэгээд юу хийсэн юм биш үү зүгээр нөө. Тэнгэрлөө буцаад ниссэн юм биш үү? Хэзээ ч Ингээс ирээгүй шүү дээ. Тэр чинь. Тамаас ирсэн. Үгүй. Зүгээр тэр сасын хажуудлын байрны орцноос ирсэн. Үгүй тэнгэрлөө ниссэн гэж буцаад ниссэн гэж зүгээр тэнгэрлөө ниссэн юм. Eventually ghosts move on, right? Илүү үрдний газар хаант хийгээд байдгүй байх. Нэг шинигам л байх бодлоо шүү дээ. Тохон дээр бас чинь сэлэний хартлаа шүү дээ. Гэтэ заа сүнснүүд бол насалдсан шүү. Кинон дээр яг энийг амар буруу гаргав. Тэгээд тий сүнснүүд чи ингээд хөшөрт юм байна шүү. Хөгшин. Царай нү. Яа. Чи яг өгсөн царай гараад өгсөн шүү. Гүү. Тэгээд яаш ингээд 100 хэдэн настай сүнс ингээ 18 даа охин байж болохгүй. 100 хэдэн настай хүн. Тэгээд чи 100 хэдэн настай хүн үхээд сүнс болоод сүнс болчих штэ тэгээд тэр сүнс нь амар богино амьдралтай байх юм уу тий. Гүү, mortal биш. Immortal гэхдээ they age. Гэхдээ ингээд 100-аас илүү хөгшин харагдах юм уу бол 100-аас илүү хөгшин харагдах харагдсан шүү дээ. Тэгээд чи хүн ингээд яг одоо энэ 300 насллаа гэж бодъё заа тэр сүнс. Тэнгүүд хүн хэрвээ өхөхгүйгээр 300 наслвал ямар болдог яг тийм л бол. Тэгээд тэр сүнс ямар болох юм бол гэж арай удаанаар хөгшөрхөө эсвэл яг жиний хүн шиг л жирийн хүн шиг. Тэгэхээр чи яг өөрийгөө хэрвээ сүнс харж болох юм бол яг өөрийгөө 100-аас 100 настай байхтай хүмүүс өглөө гэж байна. Тэгээд 100-аас цаашаа яг ямар хөө харагдах нь гэдгийг харж болох юм шүү дээ. Яа. Аппликейшн харж болох. 300 хэдтэй нэг сүнслэг бүр яг ингээд ийм empty husk шиг харцтай байсан. Харцтай байсан жахан сарсан. Google-с. Асуу байна. Ghosts don't age, I guess. Yeah. Ghosts don't exist. Битгэх нэг сүнс. Тэрийг you can't prove it doesn't exist. You can't prove it exists, right? Тэгээд миний хувьд бол миний theory бол ghost бол why would they age, man? Тэгээд тийм болохоор ингээд ghost болно гэдэгт итгэдэг хүмүүс бол их төгсөн дээр байгаа байхгүй. Арай нэг prime царийн үедээ хөгшөрчөөд нэг эрдэн шиг болчиход эрдэн шиг юм. Усан үзэм шиг болчиход ингээд үгүй усан үзэм шиг. Үзэм шиг болчиход. Хатсан үзэм шиг болчиход ингээд юу болохоор ч сүнс болохоор ч ингээд амар depressing үст чи ингээд өөр сүнслүүдтэй танилцах гэсэн чи дандаа хөгшнөр. Тэрний оронд тэрээ сүнс болно гэдэгт үнэхээр итгэж байгаа бол итгэх үгсэн дээр яг ингэ зүйл. За сайн байцгаана уу. Badr podcast номер 25.